Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Америкийн Аляска мужид Ник Ривер гэх маш сонин гол байдаг. Дээрээс нь харахад сүлжилтсэн олон суд шиг харагддаг. Зарим хэсэгтээ өксөж уруудан урсгах жижиг горх, заримдаа 4-5 м өргөнтэй гол болж урсдаг. Энэ бүс нутаг маш уудан бөгөөд уулс онгон байгаль донд оршдог учраас хүн сураггүй алга болоход хинч олж чадхааргүй тийм аюултай орчин. 1981 оны 11 сард Ник голын булангартай саарл ус аажмаар хөлдөж эхэлжээ. Тэр хүйтэн цаг агаарт хөлдөж байгаа голын ирэг дээр нэг ч хувцсгүй нүцгэн хөлөөрөө амиа аврахын тулд хамаг хүчээрээ гүйж яваа 23 настай Шэри гэх эмэгтэй. Түүний гүйж өнгөрсөн газар цустай мөрөвлөхөөс гадна замд нь тааралцсан усан дээгүүр туучиж уснаас гараад хүйтэн салхинд хамаг биеийн дагжин жижиржсэн ч зогссонгүй. Ингэж явсаар өөрийнх нь өндөртэй чицүү шороон динж олж харсан. Нүцгэн гараараа хумс нь хугарчаагч мэдэх сөхөөгүй дээш авирч динжээ оройд ах жижигхэн нүхэнд бие хумин шургаж ороод амьсгаагаа дарахын тулд амаа тагалсан. Бие нь бүхэлдээ норж хүйтэн салхинд чичирч айжсэн ч нүхэнд 5 минут орчим нуугцны эцэст Шэри толгоогоо аажмаар цухуулгах яг тэр мөчөд нүдний шилдээ дунд иргэм насны залуутай харц тулгархан тэр. Шэригийн бие ямар ч мэдээгүй болж гөлрөөд нулимс хатрыг нь нагаж асгарав. Нөгөө залуу буугаа гаргаж ирээд яасан? Намайг олно гэж бодоогүй юу? Арай дээр газар нуухдахгүй дээ. Яг л жоох хүүхдтэй нуугдаж тоглож байгаа юм шиг амархан олчлоо гэж маш тайван юу ч болоогүй мэт дуугаар хэлв. Залуугийн гарт револьвер төрлийн гар буйлаа. Шэри айсандаа орилж чадахгүй жижирсээр гуйж ин намайг амьд үлдээ гэж гэхэд залуу амьд үлдээ чи дахиад зүхт. Би чамд 30 секунд өгье. Харин энэ удаад баригдах юм бол алын шүү гэдэг. Шэри эргэж харахгүй дахин гүөхд залуу буугаа онлоод маш тайвнаар тоолж эхлэв. Иргэн тойрон зөвхөн салхины эсрэг дуул сонсогдно. Шэри амиа аврахын тулд хөлдөж байгаа голын ус руу ороод цаана харагдах ойд хүрэх юм бол нуугдаж чадна гэж бодон хамаг хүчээрээ гүйсэн ч аль хэдийнэ 30 секунд өнгөрчээ. Залуу зүгтж байгаа Шэрийг тайвнаар харж зогсох ба яг ой руу ороод бутны цаагуур нуугдах жахад нь буун дуугарч Шэри шууд урагшаага унав. Түүний нуруунаас цус асгарч газар ойцсон ч бууж өгсөнгөө. Яаж игээд амиа аврахын тулд гараараа шороо самардан урагшаа тэмүүлнэ. Удалгүй түүний зүг алхах хөлийн чимээ гарч чи ой руу орсон ч ертөнцийн замаар чононд бариулж өгөх байсан. Тэгэж зовж ясноос надад алуулсан нь дэр үзтэй гэдэг. Миний яриад байгаа зүйл бол кино биш бодит амьдрал дээр болсон хэрэг. 12 жилийн турш эмэгтэйчүүдийг агнаж амийг нь хороосон цуврал алуурчин Роберт Хейнсний түүх. Роберт ангийн хорхойтон тэрээр туулай бууг баавга зэрэг амьтдыг агнахаас сүултээ залхаж ан хийх нь хитрхийн амархан санагдах болжээ. Миний бодсноос өөрөөр зүхтаж чадах шинэ амьтан байхгүй юу гэж бодох болсон тэрээр сул дорой эмэгтэйчүүдийг ойруу дагуулж очин загас тавьж байгаа юм шиг одоо зүхт би чамайг барихаас өмнө нуугд баригдвал чи үхэн гэж хээр талд тавьж явуулаад араас нь нагнадаг солиотой гаж донтон байв. Албан ёсоор тогтоогдсон охирогчдын тоол гэхэд 17. Роберт Хейнс 1939 оны 2 сард төрсөн. Анхны аллахаа 1970-ад оны ихээр буюу 32 настай байхдаа үлдсэн бөгөөд түүнээс хойш 10 гаруй жил цуврал аллах үлджээ. Түүний аллах үлдсэн газар нь Аляска муж учраас Аляскийн цуврал алуурчин гэдгээр алдартай. Гэвч тэрээр Ohio мужийн Pocahontas хэмээх ердөө 2000 орчим хүү антай жижиг тосгонд дайн аав Америк ээжийн хүү болж төрсөн. Түүний гэр бүлийнх нь Баб гэж дууддаг байв. Бабын мэрэгжил нарийн бовчон. Аав нь дайн маягийн амттай талах нарийн бов хийдэг. Тэрүүгээрээ нэлээ их мөнгө олдог гэжээ. Роберт анхнаасаа энэ эрдмийгээс турсан бөгөөд хичээлээсээ эренгүүтэл аавынхаа талхны газар руу явж орой олтол ажилласаар чадварлаг нарийн бовчон болсон. Өдөр нь амттай доноодхийн хүмүүстэй найрсаг мэндэлж талхаа зардаг байсан ч шөнө нь цуврал алуурчин болдог байв. Багада Роберт 2 том сул талтай байсан. Нэгт ээрч ярьдаг. Найзууд нь түүнтэй ярихаас төвөгшөөж би чамтай ярьж чадахгүй байна харьлаа гэхээс гадна зарим хүмүүс чи ямар арал дээрээс ирсэн зэрлэг вэ гэж ялгарлан гадуурхдаг байв. Хоёрт батхтай арьс. Тэрээр нүүр дүүрэн том, товгор батгануудтай байсан тул хүмүүс нүд рүү нь биш нүүрнийх нь батг руу ардаг байжээ. Тиймээс сургуулийнх нь хүүхдүүд ялангуяа охтууд түүнтэй ярилцахаас татгалзаж болцоонд явдаггүй байв. Энэ мэтээр гадаад төрхөөсөө болоод дээрлэхүүлж өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болсон нь түүний дотор их хэмжээний хорсол уур илэнг хуримтлуулж эхэлжээ. Сүүлдээ тэр шархан эмэгтэйчүүд намайг басамжилж исэн гэх үзий хадалт болж хувирсан. Гэвч Роберт нэг зүйлд маш сайн байсан нь ан хийх буюу буу ном сумаар харвах чадвартай. Бүр дунд сургуульд тахтаа л ан хийж сурсан. Ямар нэг байг онох түүнийг ажиглах тал дээр маш сайн тэсвэр хатуужилтай байжээ. Хамгийн түрүүнд ойд ан хийдэг байсан шалтгаан нь ганцаараа байх боломжтой байсантай холбоотой. Мэдээж 2-3 цуг явж болох ч ганцаараа явхад ойд түүнийг хинч доромжлохгүй.
Тооройнууд, туулайнууд түүний нүүрний батгыг харж ямар олон батгатай юм бэ? Ээрч ярьлаа гэж доромжлохгүй. Роберт дунд сургуулаа төгсөөд шууд цэрэг татагдаж, ердөө 1 жилийн дараа халагдаад, дараа нь Покахонтас мужийн залуучуудын цагдаагийн сургуульд сургагч багшаар ажиллаж эхлэв. Тухайн үед ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байсан. Дээрээс нь буугаар маш сайн бууддаг байсан тул буудлагын зааварлагч багшаар ажилладаг. Энэ ажлыг хийж байхдаа тэрээр эрүүгийн мөрдөн байцаалтын арга барил, гэмт хэрэг судлал, сэтгэл зүйг хамттан судалж, цагдаа нарын мөрдөн байцаалт бодж байснаас орон гарan сул талтай маань төгс гэмт хэрэг үйлдэх боломжтой маань гэсэн бодолтой олжээ. Роберт шиг аюултай хүн гэмт хэргийг хэрхэн мөрддөг тухай хамгийн чухал нууц мэдээллүүдийг авсан гэсэн үг. Дээрээс нь 1970-аад он учраас одоогийнх шиг шинжлэх ухааны нарийн мөрдөн байцаалт, ДНХ шалгах технологи гэж байгаагүй. Мөрдөгчдийн ажлын арга барилд сулсан. Цагдаагийн сургуульд багшилж явах хугацаанд Роберт анх удаа гэрэлжээ. Эмэгтэйчүүдэд дургүй, өөрийг нь тоодгүй гэж гомдолж байсан мөртлөө гэрэлсэн. Түүний эхнэрийг Фиби гэдэг. Роберт түүнд үнэхээр сайн зодож дарамтлахгүй, араар нь тавьдаггүй, хангалттай мөнгө олдог байсан тул гэр бүлийн харилцаанд нь ямар ч асуудал байгаагүй. Гэвч гэрэлснээс хойш удалгүй 21 настай байхдаа Роберт анхны гэмт хэрэг үйлснэн нь барилга галдан шатаах гэмт хэрэг байв. Тэрээр Покахонтас сургуулийн автобусны зогсоол буюу гаражийг шатаажээ. Сургуулийн олон автобус шатаж гараж бүхэлдээ сүрсэн асар том гал гарсан байна. Цагдаа нар шалгаж үзээд хэрэгтнийг баривчлахад цагдаагийн сургуулийн багш Роберт байсан. Мөрдөгчд гайхаж яагаад ингэснийг нь асуухад өшөөгөө авсан. Намайг дунд сургуульд байхад хүүхдүүд дээрлэхэж доромжилж явахад сургууль огт тоодгүй байсан болохоор сургуулиас өшөө авсан гэж хариулжээ. Сургуулаа төгсөөд хэдэн жил болсон мөртлөө доторх өшөө авалт нь шатчихсан гэсэн үг. Сургуульд байхдаа зодуулж мөнгөө дээрэмдүүлжсэн гэх ямар ч баримт тэмдэглэл байдаггүй ч Робертын хамгийн үзий яддаг үг нь сургууль. Энэ эргийг тэр ганцаараа хийгээгүй бөгөөд талхны газар ажилладаг байсан 10 гаруй насны хүү гурван татан хамт шатаасан. Уг нь Роберт тухайн үед туслах сайн дурын гал сөнөгч байсан бөгөөд аврагчийн хуваар гал унтраах ёстой хүн нь өөрөө гал тавьсан нь хотынхныг цочроожээ. Энэ эргээс болоод багшийн ажлаасаа халагдаж 3 жилийн хорхол авсан ч 20 сар суужгаад 1962 онд батлан даалтаар суллагдсан. Шүүхээс түүнийг сэтгцийн шинжилгээнд оруулахад шизофрен дээр нэмээд сэтгцийн огцом өөрчлөлттэй гэж оншилжээ. Мөн эмчнэр түүнийг нялх хүүхдийн сэтгцтэй насанд хүрэх гэж тодорхойлсон. Жишээ нь найз нь түнд чи өнөөдөр ямар царай муутай харагдаж байна гэж тоглоомоор хэлэхэд ердийн үн зөрүүлж тоглоом болгоод маргааш нь мартдаг бол Роберт хэдэн сар хэдэн жилийн дараа ч гэсэн тэр намайг доромжилсон, доош нь нисэн. Би заавал өшөөгөө аавна гэж дотроо хорсолт хийж явдаг байв. Шоронд авах хугацаанд анхны ихнэр нь салж 2000 хүн хамттай жижиг тосгонд аав ээж нь шанасандаа талхныхаа газрыг заран Миннесота муж руу нүүжээ. Эцэг эхэн түн чи бол манай гэр бүлийн хамгийн муухай бүтээл гэж хэлсэн байдаг. Гэвч 20 сарын дараа шоронгоос гараад очих газар байхгүй тул аав ээждэрээ очиж удалгүй 2 дахь эхнэр болох Даала Хенриксонтэй гэрлэв. Даала маш нэр хүндтэй үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Ийм сайхан эмэгтэй яагаад Роберт хүнтэй гэрэлснийг хэн ч ойлгодоггүй ч тэд 20 гаруй жил хамт амьдарч 2 хүүхэдтэй олж сайхан амьдарчээ. Роберт цуврал аллага үйлдэж явах үед ч тэнд хамт байсан. Гэвч гэрэлснийхээ дараахан Роберт дэлгүүрээс хулгай хийж баригдсан байна. Мөнгөгүй дэ биш заяо. Зүгээр л хулгайлах донтой. Супермаркетаас бичээн, багжны дэлгүүрээс алах гэх мэт жижиг сажиг юм хулгайлахад авдаг адреналин кайфта донтсон байв. Эхнэр Дааллаа нүунийг мэдээд түүнээс нүур буруулахын оронд миний нөхөрт ямар нэгэн сэтгцийн асуудал байна. Би түүнийг илүү их хайрлаж халамжлах ёстой гэж бодоод улам сайн ханддаг байв. Роберт зүйлд мөрдөн байцаалтын үеэр эхнэрээ байн good woman гэж дууддаг. Түүний тархинд эмэгтэйчүүд good woman ба bad woman гэсэн хоёрхан ангилалд хуваагддаг. Гэхдээ бодит байдал дээр ч эхнэр Дааллаа сүмд явдаг, тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг, маш инрэнгүү багш эмэгтэй байсан. Магадгүй түүний энэ зөөлөн бусдыг ойлгох чанар нь хүүхэд шиг сэтгцтэй Робертыг халамжлахад нөлөөлсөн баг. Тэд Кристи гэх охин Джонни гэх хүүтэй. Хүүхдүүд нь аавыгаа дэлхийн хамгийн шилдэг аав, бидний хизээч цохиж үзээгүй, дандаа хамт тоглодог гэж ярьдаг. Сүүлд Робертыг цуврал халуурчин гэж зурагтаар харахад хүүхдүүд нь үгүй энэ бол худлаа мэдээлэл, манай аав биш гэд огт итгээгүй. Эхнэр хүүхдүүд нь аавыгаа тэгж их хайрлаж хүндэлдэг байсныг харуул Робертод 2 өөр төрх байсан юм шиг санагдана. Нэг нь гэртээ халамжтай нөхөр сайн аав, нөгөөх нь төсөөллийн аргагүй аимшигтайгаар эмэгтэйчүүдийг агнаж хороодог цуврал халуурчин. 1967 онд Роберт 28 настай байхдаа гэр бүлээ дагуулan Аляскийн Энкоридж хот руу нүүжээ. Тухайн үед Америкт Аляска руу нүүн гэдэг яг л өөр улс руу цоо шинээр амьдрахаар цагаачлалгаатай адилхан их газрын шууганаас хол амар тайван амьдрахыг хүссэн хүмүүсийн идэг сонголт байв. Баггүй ял авч галан шатаах болон хулгай эргээр асуудалд орж исэн Робертийн хувьд ч гэсэн
шинээр эхлэх сайхан боломж байлаа. Дээрээс нь Аляскийн байгаль үнэхээр тансаг. Мөнх цас дуус, өтгөн ногоо ой, хүний гар үрээгүй гол мөрөнгээд. Роберт анх нам гүм намайг хинч яллахгүй. Над чиг гэмт хэрэгтэн ч дахин босч ирэх боломжтой ийм газарт шинээр эхлэе гэж бодоод очсон юм шиг боловч сүүлд сэтгэл судлаачид болон шинжээчдийн дүгнэснээр хүн ангинахад хамгийн тохиромжтой хээр тал орон зайг сонгож утсан гэж үзжээ. Алясканд хүн амт цөөхтэй мөртлөө газар нутаг нь асар уудам. Дээрээс нь намар, өвөл, хавар гэсэн 3 улиралтай. Өдөр маш богинохон. Хотод ч нар урдан жаргадаг бөгөөд өвлийн цагт ойд эсвэл хээр талд өдрийн 3-аас 5 цаг гихтэл харанхуй болт юм байна. 1960-ад оны үед Аляскад бараг юу ч байхгүй, хөгжөөгүй онгон зэрлэг нутаг байсан. Ийм газарт Роберт эхлээд Энкоридж хотын нэгэн худалдааны төвд аавыгаа зааж өгсөн дайн аргын дагуу Henson's Bakery нэртэй талхны дэлгүүр нэв. Бизнес нь маш сайн байж их хэмжээний мөнгө биш ч гэсэн боломжийн орлого олдог байсан бөгөөд хамгийн чухал нь түүнийг гаалтан шатаагч, хулгайч гэж хинч хуруугаараа жичлэхгүй хүмүүс сайхан харилцаж хүүхдүүд нь сайн өсч энгийн амьдарч байсан. Гэтэл Аляскад нүүж очсноос хойш 1 жил ч хүрэхгүй хугацааны дараа буюу 1967 онд Прато Бэй хэмээх газарт маш их хэмжээний дундрашгүй газрын тосны нөөцтэй томоохон орд илэрснээр Америкийн их газраас мөнгөний үнэр авсан олон мянган хүмүүс Аляск руу нүүж ирсэн. Урд нь эзгүй байсан газарт гэнэт Аляскийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн сэргэлтийн үе эхэлж үүнийг дагаад Робертын талхны газарт хөл толгойн олдохгүй олон үйлчлүүлэгчтэй болж мөнгийг шуудагаар нь олох болсон. Роберт үүнд баярлсан уу гэвэл мэдээж үгүй. Амар тайван амьдрмаар хахад яагаад ингэж олон хүн цуглаад байгаа юм бэ гэж бухимдаж өглөөдөө дэлгүүрээ төр нээжгаад эрт хаан заримдаа бүр нээхэж болсон. Тэрээр хит их мөнгө ш зүгээр л амьдрахад хүрэх орлого байхад хангалттай гэж боддог бөгөөд дэлгүүрээ эрт таачаад үлдсэн чөлөө цагаараа ан хийдэг. Үйлчлүүлэгчид энэ дэлгүүр яагаад дандаа эрт таад юм бэ? Үнэхээр амттай юм идэг болохоор тэгдэм бах та гэж ярилцаараад бүр ч олон үйлчлүүлэгчтэй болсон. Эзэн нь хичээхгүй байхад заяа нь хичээгээд байгаа байхгүй юу? Хүмүүс танай донод үнэхээр амттай юм а гэж дотносхийг хичээдэгч зарим том биетэй цагаан арьснууд эсвэл цагдаа нар энэ эр үжи харин айтаахан талах барьчдсан мэжтэй гэж дээрэнгүү харьцаж тоглоом идэг. Нүүрэн дээр нь ингэж доромжлоход Роберт уурлаж хариу илч чаддгүй. Уг нь уурлаж эсэргүүцэх хэрэгтэй байтал багаасаа өөрийгөө үнэлэх үнэлэмж муу. Бусдад сөрөг сэтгэгдэл уур бухимдлаа илэрхийлж сураагүй учраас твцээр агаад зүйлдээ асар том хорсол дотроо тээдэг байв. Тэгээд энэ уур хилэнгээ нам гүм газар очиж тайлдаг байсан нь ойд очиж туулай баавгаа агнаж амьдтыг алж сэтгэлээ зогоох. Тэрээр эхэндээ машинаар явж аан идэг байснаа сүүлдээ бүр хол гүн ойр руу явахыг хүсэж жижиг онгоцны нисгэгчийн үнэмлэх авч тухайн үеийн $20,000 жижиг онгоц судалдаж авчээ. Ингэснээр бүр гүн зэрлэг байгаль руу нисч явсаар эхэнд дурдсан маш сонин сүлжилтсэн голтролтой Ник Ривер дээр ирж онгоцоо буулгачаад буугаа өрөн ойр руу аан хийхээр явдаг байв. Энэ нь түүнд асар их таашаал өгдөг байлаа. Учир нь төрсөн нутагт нь зөвхөн жижиг туулай гургалтай байдаг байсан бол Аляскад баавга хэдэн зуун килограмм жинтэй аврах хандгай байдаг учраас тэднийг ангинахад маш сонирхолтой бөгөөд хамгийн чухал нь тэнд ямар ч хүн байхгүй. Дараа нь түүний хувьд хүн ангинахад яг тохирсон диваажин болж хувирсан. Тэнд хэдэн зуун килограмм жинтэй том амьтдыг ангиж байхдаа түүний анчны ур чадвар дээшилж ямар амьтан хаана амьдардаг, газар зүй онцлог, нар мандах ба жаргах цаг, хаана ямар нүх хонхорхой байгаа, ямар өтгөн ойвэ гэдгийг нэгт нэгэнгүү цээжилсэн. Сүүлдээ ангийн тэмцээнүүдэд орж удаа дараа төрүүлэн ангийн сэтгүүлүүдийн нүрэнд зураг тавигддаг. Ингэж явахдаа майханд 1-2 хондог байсан ба эхнэр нь нөхөр маань ан хийж аялж байгаа байлгүй дээ гэж бодоод огт тоодгүй. Гэвч хэдэн жил ингэж явсаар дахин уйдаж эхэлсэн. Ан хийхдээ хитрхий сайн болохоор буудах бүртээ байг ондог, ямар ч алдаа гаргадаггүй тул сонирхолгүй санагдаж эхэлжээ. Яагаад амьдрал юм уйтгартай юм бэ? Аляскад ан хийх хэвийн зүйл болчлоо гэж бодоод шин сонирхол хайхаар Энкоридж хотын шөнийн цэнгэний гудамж руу явсан. Энкоридж хотын төвийн 4-р гудамжинд өдөр нь банк, ресторан, кино театр ажилладаг бол шөнө нь бар, кафены гэрэлсэн өмлсөн. Тэнд бас биеийн үнэлэгчдийн гудамж байдаг. 1970-ад оноос газрын тосноос их хэмжээний мөнгө орж ирснээр тус бүс нутаг улам хөгжиж, тайжигч клуб, биеийн үнэлэгчдийн тоо асар ихээр нэмэгджээ. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь Америкийн их газраас ирсэн бөгөөд хүний наймааны хохирогчд байв. Гэмт хэрэгтнүүд тэдэнд Аляскад очих юм бол амархан их мөнгө олно гэж хуурч авчираад биеийг нь үнэлүүлж онгоцны билет, байрны мөнгө, өсчний зардлыг хэд дахин нугалж нэхэд өрөнд оруулж шулдаг байв. Ингээд эмэгтэйчүүд өрнөөсөө гарч чадахгүй хар нүхэнд унсан мэт гацдаг байжээ. Аляска бол Америкийн их газраас асар хол, бараг л арал шиг тусгаарлагдсан газар учраас машинаар явхад 45 цаг зарцуулна. Тиймээс мөнгөгүй эмэгтэйчүүд цухтах ямар ч боломжгүй байв.
Энэ ядарсан мухардалд орсон эмэгтэйчүүдийг харж таашаал авдаг хүн байсан нь Роберт Хэнсон. Тэрээр машинаараа биеийн үнэлэгчдийн гудамжаар давхиж эмэгтэйчүүдийг ажиглах туртай. Ажилдаа явж байгаа, үйлчлүүлэгчийг хүлээж байгаа, эсвэл бусадтай ярилцж байгаа эмэгтэйчүүдийг зүгээр л ширтэд суух нь түүний ан хийхийн дараах өөр нэг хобби байв. Роберт тэднийг харж байхдаа би бол эрэмгий, хүчтэй эр хүн гэж мэдэрдэг байжээ. Нэг өдөр Роберт тайжигч клуб руу орж лап данс буюу тусгай өрөөнд эмэгтэй хүн өвөр дээр нь эсвэл маш ойрхон бүжгэлж өгөх үйлчилгээ авахар болов. Ийм үйлчилгээнд эмэгтэйгийн биеинд нь хүрэх оролдлогыг хатуу оргилдог бөгөөд дүрм зөрчвөл бие хамгаалагчид шууд хөөж гаргадаг. Роберт тусгай өрөөнд тайжигч эмэгтэй бүжгийг үзэж хаад түнд сэтгэл нь татагдаж надтай хамт гарах уу чанд $300 өгье гэжээ. Тухайн үеийн $300 маш их мөнгө байсан учраас эмэгтэй шууд зөвшөөрсөн. Америкийн баруун бүсд тухайн үед биеийн үнэлэх үйлчилгээ $30 орчим байжээ. Аляска ч гэсэн ойролцоойсон бах. Бараг 10 дахин их мөнгө өгнө гэхээр өнөөх эмэгтэй шууд зөвшөөрсөн. Ингээд хамт гарч машинд суугаад шөнө болсон байлаа. Роберт юу ч хэлэлгүй чимээгүй машинаа жолооцоор хотын төвийн гэрэлтүүлгүүд ард хоцорч эргэн тойрон бүр харанхуйлан нэгч гудамжны гэрэл харагдах байлав. Эмэгтэй хаашаа явж байгаа юм бэ? Намайг энд буулга гэж хашгирахад Роберт машинаа зогсоосон. Тэдний ирсэн газар бол хотын төвөөс 1 цаг гаруй зайд орших Эклудна хэмээх бүс нутаг байв. Энд зөвхөн цахилгааны байгууламж байдаг бөгөөд хүн бараг явдаггүй. Роберт онгоцтой болохоосоо өмнө машинаар ан хийхээр байнга ирдэг байсан. Түүний маш сайн мэдэх газар байлаа. Эмэгтэй ямар газар болохыг огт мэдэхгүй айсандаа би явж болох уу? Намайг хүргэж өгөхгүй байсан ч болно. Би зүгээр л алхаад явчих гэхэд Роберт хурдангүйгээрээ дахиад баригдах юм бол үхий шүүгээд бууга гаргаж ирдэг. Эмэгтэй машины хаалгыг нээгээд эргэж харалгүй хамаг хурдаараа гүйж эхлэв. Үүнийг харсан Робертын шар ус нь босож асар ихээр догдолж амтан биш хүн өөрөөс нь зүгтж байгааг мэдэрчээсэн бөгөөд энэ бол түүний удаан хугацаанд хүсэж исэн шинэ хобби байв. Эмэгтэй өндөр өсгийтэй гутлаа тайлж хийдээд хөлнөөс нь цус гарч исэн ч амиа аврахын тулд гүйсэрлэв. Гэвч Роберт ангийн тэмцээний авраг мэрэгжлийн анчин тэрээр эмэгтэй гүйцэж очих нь түүний хувьд юу ч биш байлаа. Роберт эмэгтэйгийн үснээс шүүрч баригдчлаа штэ bad woman гэж хашгирахад эмэгтэй биеэ хамгаалах зориултай жижиг хутгаа цүнхнээсээ гаргаж ирдэгч Роберт түүний гарыг шууд мушгин унсан хутгыг аваад ямар харамсалтай юм бэ? Надтай арай удаан тоглохгүй дээ. Хутга яах гэж авчирсан гэж хэлээд эмэгтэйгийн нуруулуу хутгаа хамаг хүчээрээ зоож зогцыг шороонд булаад өргөжээ. Их газарт байгаа гэр бүл нь Аляска руу явснаас нь хойш холбоо бариагүй. Ажилдаг байсан клуб нь дахиад нэгэн цугтжиж гэж бодоод цагдаад мэдгэдгийг ч хүсээгүй байна. Учир нь тэд өөрсдөө хүний наймаагаар авчирч хууль бус бизнес эрхэлж исэн болохоор хинж тэр биеийн үнэлэгч эмэгтэй араас хайгаагүй. Сүүл цагдаа нар Робертоос яагаад түүний хөнөөснийг асуухад биеийн үнэлэгч эмэгтэй миний эснэр байсан бол би түүнийг гэрт нь буцаагаад явуулах байсан гэж хохирогчийг буруутгадаг. Ийхүү Роберт 1971 оноос 1983 оны хооронд албан ёсоор 11 эмэгтэй хөнөөсөн. Бодит тоон үүнээс ч олон байх боломжтой. Анхны биеийн үнэлэгчийг алхад хинж түүнийг хайгаагүй, баригдаагүй тул энэ аргаа үргэлжлүүлэн ашиглажээ. Эхлээд Encourage-ийн 4-р гудамжны биеийн үнэлэгч тайжигчдад ойрцсон. Би чамд $200-300 өгье. Эсвэл би зурагчин байна. Ойд очиод задгаа хувцастай зураг авна гэж дагуулж явдаг байв. Тэгээд өөрийнхөө хувийн байшин руу авч очиод тэндээ эмэгтэйчүүдийг гинжээр хүлж хэдэн өдөр хүчинцсны дараа эмэгтэйчүүдийн нүдийг бон хувийн жижиг онгоцондоо суулгаад зөвхөн өөрийнхөө мэдэх нэг голын эзгүй арал руу аваачдаг гэжээ. Тэнд хувцсыг нь тайлж хээр талд эсвэл өтгөн ойн захад тавьж явуулаад би 10 хүртэл тоолно. Зүхт баригдвал үхий шүү. Эхэллээ гэдэг байв. Эмэгтэйчүүд амиа аврахын тулд үхнэ гэдгийг мэдчихсэн ч зүхтгаас өөр аргагүй болдог. Роберт араас нь хөөж барьж аваад дахин хүчиндэж зодоод дахиад тавьж хөлийн мөрөөр нь ажиглан яг л амтан агнж байгаа юм шиг араас нь мөрддөг байв. Сүүлдээ зарим эмэгтэйг 10 цаг гаруй бүр 1-2 өдрийн турш ойд агнадаг байсан бөгөөд тэр хугацаанд хохирогчны мэдэрсэн айц төсөөлөхөөс ч амар. Ийм аимшигтэй зүйл хийжээд гэртээ ирээд өнөөдөр юу ч барьж чадсангүй гэдэг байв. Маргааш өглөө нь нэрт тусаад амттай талах кофе хийж дэлгүүртээ инээмсэглэн үйлчлүүлэгчтэйгээ бүр цагдаа нартай хүртэл ярилцаж суух бөгөөд цагдаа нар өглөө бүр түүний дэлгүүрээс кофе талах авдаг байсан. 1980 оны 7 сарын 17-нд Робертыг 41 настай байхад Encourage-ийн цагдаагийн газарт дуудлага ирж Эклуднагаас хүний цогц олтлоо гэдэг. Энэ бол түүний анхны тайжигч эмэгтэй хөнөөсөн цахилгааны байгууламжтай бүс. Цахилгаан түгээх компани ажилтан цогцыг олсон бөгөөд цагдаа нар хувцснаас нь биеийн үнэлэгч эмэгтэй байна гэж дүгнжээ. Гэвч иргэний үнэмлэх сургаггүй алга болсон тухай дуудлага бүртгэгдээгүй. Мөн тухайн үед ДНХ технологи хөгжөөгүй. Дээрээс нь цогц мууцсан тул хурууных явах боломжгүй ээжээ. Ганц боломж нь гавлын асны хэлбэрийг ашиглан нүүрний загвар гаргах байв. Тухайн үеийн технологиор гаргаж авсан хүүгэлдээ шиг төрхтэй зарлалыг Аляска болон Америкийн их газраар хаа сайгүй тараасан боловч ямар ч мэдээлэл ирээгүй тул
Түүний хэн болох нь одоо хүртэл тодорхой болоогүй учраас олцсон газрынх нь нэрээр Эклутна Эни гэж нэрлэжээ. Энигийн цогцоо олоход мөрдөн байцаах баг Аляскийн бусад цагдаагийн хэлтсүүд рүү бичиг явуулж сургаггүй алга болсон эмэгтэйчүүдийн мэдээллийг асуужээ. Тэдний дунд 2000 орчим хүн амтай Стюарт хэмээх жижиг хотын цагдаагийн хэлтсэдэг. Стюартын цагдаа нар бичгийг аваад манайд бас нэг эмэгтэй цогцоо олцсон гэж хариулжээ. Энигийн цогцоо олдохоос яг 1-7 хоногийн өмнө хүмүүс сонин зүйл олж цагдаа дуудлага өгсөн байна. Гэвч цагдаа нарыг ирэх 10 минутын хооронд хүрэн бавгаа гарч ирээд цогцыг тасчиж идэжээ. Цагдаа нар хэргийн чухал нотлох баримт сүрхээс сэргийлэн арга буюу баавгайг буудаж өнөөсөн. Баавгайг холдуулж харахад хөгцөнд идэгдсэн шуудаа байсан бөгөөд дотор нь цогцсэв. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины ар хэсэгтээ 22 калибрын пистолет буугаар 2 удаа буудуулсан болох нь мөн хэн болох нь тогтоогдсон бөгөөд нэрийг нь Жона Месснер гэдэг Энкорежид биеэ үнэлдэг байсан эмэгтэй. Жоногийн найз болон гэр бүлийнхний яриагаар тэрээр алга болохоос өмнө нэг залуутай болцохоор явлаа. Тэр намайг худалдааны дөрөв дагуулж яваад таалагдсан зүйлсийн маань авч өгнө гэсэн гэж хэлээд гарсан ч эргэж ирээгүй. Жоногийн цогцоо олдохоос 1-7 хоногийн өмнө дахин нэг эмэгтэй сургаггүй алга болсон тухай дуудлага ирсэн байв. Тэр нь Жона болон Энитэй адил биеэ үнэлэгч байсан 24 настай Рокс Айлан. Роксигийн цогцос жуудалгүй болжээ. Олзон 3 цогцны нийтлэг шин чанар нь залуу эмэгтэйчүүд биеэ үнэлдэг байсан. Эмэгтэй хүн ганцаараа яваад болохооргүй эзгүй ойд булгацсан. Цогцыг гүн ухаж булалгүй хээр талд хайж шуудаа эсвэл модны мөчрөөр хутсан байв. Гэвч тухайн үед шинжлэх ухааны мөрдөн байцаалт хөгжөөгүйсэн тул мөрдөгчөд хэрэгтнийг олж чадаагүй. Ийм байдалтай 1 жил өнгөрч 1981 оны 11 сар боллоо. Энкорежийн Good Times тайжигч клубт Сьюзен Шери гэх хоёр эмэгтэй тайжигчаар ажилладаг бөгөөд нэг гэрт амьдардаг. Гэр бүл шиг дотн найзууд ээжээ. Шери бичлэгийг нь гарсан эмэгтэй тэрээр шар үстэй, сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн байсан бөгөөд тайжигчийн ажилдаа маш дургүй ээжээ. Шери ч гэсэн хүний 8-ны сүлжээнд хуурдагдан гэмт хэрэгтнүүдийн гарт орж Энкорежид ирсэн бөгөөд өдөр бүрийг шүд зун давж хизээ нэгэн цагт заавал цухтна гэж бэлддэг байв. Гэтэл нэг өдөр Шеригийн найз Сьюзен клубтээ ажиллаж байхад нь нэгэн үйлчлүүлэгч шампансаг захиалж болцоонд уржээ. Тэр үйлчлүүлэгч гаднаа маш энгийн дуу хоолой зөөлөн ирнэ баг зэрэг ээрч ярьдаг нь сонь санагдсан. Тэгээд өөрийгөө гайхуулж би хувийн онгоцтой хамт нисч зугаалъя гэжээ. Тэр үйлчлүүлэгч бол мэдээж Роберт. Сьюзен дотроо ямар ядаргаатай залуу вэ гэж бодоод тоолгүй орхисон. Гэтэл маргааш энэ Шери Сьюзенд би өнөөдөр гэртээ хонохгүй. Нөгөө онгоцтой залуутай цаг тохирсон гэдэг. Сьюзен тэр залуу нэг л биш байсан бити яв санаа зовоод байна гэж хоригдсон ч Шери дайжгүй залуу шиг санагцсан. Тэгээд ч онгоцтой юм чин баян бах. Миний үрийг дарж өгч магадгүй гэж хэлээд гарч явсан бөгөөд тэр өдрөөс хойш эргэж ирээгүй. Уг нь Шери найз залуутай ээжээ. Ингээд Сьюзен болон Шеригийн найз залуу цагдаагийн газар сургаггүй алга болсон тухай дуудлага өв. Энэ үеэр Сьюзен цагдаа нарт нэг чухал нотлох баримт хэлж өгсөн нь Шери өдөр бүр сумны хэлбэртэй хүзүүний зүйлс зүүж явдаг гэх мэдээллээ. Ийхүү албан ёсоор хайгуул эхэлсэн ч Шериг олж чадалгүй бүтэн 1 жил өнгөрлөө. 1982 оны 9 сарын 12-ны өдөр Джон Дейли эмээх цагдаагийн ажилтан өөр 2 цагдаагийн амд нэг голын ойролцоо хандгаа агнахаар явсан. Тэд ч мөн Робертыг жижиг онгоцоор нисж ирээд голын эрэг дээр буун хандгаа айж яваад голын эрэг дагуу байх хус модон дунд газар ухагдаад хонхойсон байхыг олж харав. Ухагдсан нүхний хажууд хувцээсэн бөгөөд цогцсон биш үү гэж тоглоом шоглоомын хувцсыг татхад арьсч биш хүний маханд наалцсан эдэс хувцтай намд сунаж тасарчгаан мэдрэгдэхээс гадна дотор мухаармаар өмхийн үнэр хамрлан цоргисон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр цээж зүрхийг нь нэвт зүлвсэн бууны шарх, нуруунд нь туссан 3 шарх, дээрээс нь шүргээд өнгөрсөн 2 шарх гэд олон удаа буудулсан байв. Гэхдээ хамгийн сонин зүйл нь биед нь маш олон бууны шарх байсан ч өмссөн хувцсанд нь нэг ч цорхоо байгаагүй. Энэ нь хохирогчийг буудаж унгасныхаа дараа гэмт хэрэгтэн дахин хувцлсан гэсэн үг. Мөн хэргийн газраас 239 калибрын бууны сумны хонгоо олцсон. Энэ төрлийн сумыг ихэвчлэн баавгай, хандгай гэх мэт том амьтаа агнахад ашигладаг тул гэмт хэрэгтнийг мэрэгжлийн анчин гэж тамгалжээ. Алагдсан эмэгтэй шүдний анамнез эмнэлгийн тэмдэглэлийг шалгахад алга болсон 24 настай Шери Моро мөн болох нь тогтогдов. Гэвч цагдаа нарын гайхширлыг төрүүлсэн нэг зүйл нь Шеригийн өрөөний Сьюзен дуудлага өгтөө Шери үргэлж сумны хэлбэртэй зүйлт зүүж явдаг гэж хэлсэн ч цогцонд хүзүүний зүйлт байгаагүй тул алуурчин түүнийг дурсгал болгон авч явсан байх гэж таамагласан. Ийхүү Энкорежийн оролцоогоос нийт 4 эмэгтэй цогцолцсон ба бүгд биеэ үнэлдэг байсан. Хохирогчдын хамгийн том нийтлэг шинж нь бүгд араасаа алтлахад өртсөн. Эхлүүднээс олцсон Эни нуруундаа автгалуулсан. Жоно толгойнхоо арлуу буудуулсан. Шери нуруундаа хэд хэдэн удаа буудуулсан. Энэ нь хохирогчдод бүгд зүхтж байхдаа араасаа алтлахад өртсөнийг харуулжээ. Мөн бүгд хүчндүүлсэн мөртлөө цогцолцсон газрууд нь дандаа анчид байнга очдог бүс нутгууд байлаа.
Мөрдөгчөд итгэмээргүй төсөөлхийн аргагүй ч нэгэн таамаглал төвшүүлсэн нь алуурчин хохирогчдыг ой даваачин тавьж зүхтаалгаад араас нь буудаж агнсан гэх тамаг. Анхандаа цагтаа нар ямар галзуун хүнээр ан хийдэм бэ? Им байхгүй гэж маргаж исэн ч тэд яг зөв зам руугаа орж илоо. Үүний дараа мөрдөн байцаах багийнхан шөнийн цагаар ажилтдаг эмэгтэйчүүд дээр очиж болгоомжтой агараа. Онгоцоор нисэж болцыг сүүлжлүүлэх жах юм бол шууд цагдаад мэдэгдэрээ. Яагаад ч дагаж болохгүй гэж анхааруулж эхлэв. Мөн цуврал алуурчныг барих зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулагдсан. Аляска мужийн цагдаа Глен Плот баг бүрдүүлж Энкорэжийн цагдаагийн газрын материалыг хүлээн авахд сургаггүй алга болсон хохирогчийн тоо 12 төрсэн байв. Сургаггүй алга болсон 12 хохирогч бүгд эмэгтэй биеийн үнэлэгч эсвэл тайчигч, туранхай биетэй 10-аад насны сүүл 20-аад насны ихэнх үеийн залуу эмэгтэйчүүд, ихэнх нь шар үстэй. Роберт шар үстэй эмэгтэйчүүдэд дуртай байсан гинэ. Алга болохоос өмнө хүнтэй болцохоор явлаа гэж хэлээд эргэж ирээгүй. Эдгээр мэдээллийг нэгтгэн холбооны мөрдөх товчоонд профайлинг хийлгэх хэрэглэхэд гинт хэрэгтний дүр төрх маш тодорхой гарч ирсэн. Нэгт туршлагатай анчин, хоёрт өөрийгөө үнэлэх үнэлэмж маш дорой, гуравт эмэгтэйчүүдэд удаа дараа гологдож татгалцсан хариу авчээсэн түүхтэй, дөрөвт хохирогчдын эд зүйлийг дурсгал болгон хадгалдаг, тавт гадаа төрхөндөө сэтгэл дундуур байдаг, зургаад эерэх эсвэл хэл ярианы бэрхшээлтэй, долоод галдан шатаах гэмт хэрэг үйлдэжсэн байх магадлалтай гэж заасан байв. Холбооны мөрдөх товчоо мэрэгч төлөгчөг Робертын бүх шинжийг яг та гаргаж ирэв. Тухайн үед шинжлэх ухаан хөгжөөгүй байсан нь эсвэргээрээ им аналог профайлинг улам өндөр түвшинд хөгжүүлсэн байж болно. Ажлын хэсэг энэ мэдээллийг аваад Encourage даяар эрен сурвалжлах ажиллагаа явуулдаг. Ингээд нийт 12 сэжигтний дотор Роберт Хэнсон орсон байв. Тэрээр хувийн онгоцтой, ээрдэг, ан хийдэг, нүрээрээ дүрэн батхтай тул яг таарчлаа. Гэвч 12 сэжигтэн дотор Роберт тимч дээгүүрч гисаагүй. Учир нь цагдаа нар үгүй хэлгүй дээ. Хэнсон Бекригийн захирал тийм сайхан ааштай хүн цуврал алуурчин байна гэж юу аах вэ гэж бодож илоо. Энэ үед Роберт байдал бишдэж байгааг анзаарсан. Телевизээр цуврал аллахын тухай мэдээлэл тасралтгүй гарч цагдаа нарч түүн дээр нэг удаа ирж уулзсан бөгөөд биеийн үнэлэгчэд айн ганцаараа болзооны явахаас татгалздаг. Ингэж хаад баригдахын биш үстэй гэж айжсэн ч гинт тэргээ зогсоох эсвэл бууж өгөхийн оронд арга барилаа өөрчлөхөөр биеийн үнэлэгчдээс татгалзаж тухайн үеийн Sunday Singles нэртэй сонины болзооны зараар эмэгтэйчүүдийг хайдаг. 1980-аад онд одоогийн Tinder шиг сониноор дамжуулан өөрийгөө зарлаж болцдог үежээ. 1983 оны 100 Робертийн эхнэр 2 хүүхэдтэйгээ Европ руу урт хугацааны амралтаар явсан. Харин Роберт би дэлгүүрээ ажиллах ёстой, та хэд явж амар гэж үлдээд сонинд дараах зарыг өгчээ. Адал явдал дуртай 42 настай эрэгтэй, өндөр 180 см, жин 75 кг. Эмэгтэй хүн гэдгээрээ бахархдаг, үнэнд шудраг харилцааг хамтдаа бүтээх эмэгтэйг хайж байна. Бүжиглэх нийгмийн харилцаанд орох дуртай, жинсэн өмд өмсөх дуртай бол сайн. Толгодын цаана юу байгааг хамтдаа очиж нээцгээе. Би хувийн онгоц жолооддог, далайн эрэгт аялах, загасчлах, кемпинг хийх дуртай. Амьдрал хуваалцах тусмаа илүү баялаг болдог. Сүүлийн үеийн зургаа ирүүлнэ үү гэжээ. Тэрээр жинсэн өмд өмсдөг, байгаль дуртай, онгоцоор хол очихоос имээдгүй эмэгтэйчүүдийг байгуулган сонгосон. Энэ зарыг хараад Кэрол Өв Лири гэх эмэгтэй энэ залуу надтай маш сайн тохирох юм байна гэж бодоод цагтл бичжээ. Удалгүй тэд хотын төвийн нэгэн пабд уулзав. Роберт ээрч ярангаа Кэролд багадаа гадуур хогдчихсэн, маш их ганцаарддаг байсан. Харин одоо хичээж амьдарчгаа гэд эхнэр хүүхэдтэй гэдгээс бусдыг үннээр нь ярьсан байна. Кэрол тэнийг ойлгож өрөвдөж итэл Роберт үндсэн төрхөнд орж Кэрол надад хувийн онгоц байгаа, хамт нисээд ойн гүндээдэг миний урцанд очих уу гэв. Кэролж баяртайгаар зөвшөөрч тэд онгоц байгаа газар руу явлаа. Гэвч тухайн өдөр салхи хүчтэй байсан учраас онгоц нисэх боломжгүй болсон. Ингээд Роберт манайд очиж кофе ууцгаая гэд гэрлүүгээ дагуулж очиход Кэрол нэг л сонин хүүтэн уур амьсгал мэдрэгдэв. Тэднийд нэг нохоо байсан бөгөөд эзнээ харангуйтаа айж шүүгэний арын зайд нуугджээ. Кэрол дотроо энэ нохоо яагаад эзнээсээ ингэж айгаад байгаа юм бол зоддгийм болов гэж сэжгэлсэн. Роберт Кэрол би чамд нэг юм үзүүлээгээд зойрны өрөө рүүгээ дагуулж буухад харанхуу чийлэг нэг л эвгүй үнэр үнэртжээ. Шатаар буусны дараа гэрэл хасах бөгөөд Робертын зойрны өрөөний ханаар дүрэн амьтдын толгойнууд хандгай, туулай, шар шувууд, загас гэд төрөл бүрийн амьтдын чихмэл хананд өлгөөтэй байлаа. Роберт үүнийгээ бахархалтайгаар гайхуулж гоё агааз энийг би тэр голын ирэг дээрээс агнасан. Энийг болохоор тэндээс гэх мэтээр ярьдаг. Кэрол айжсэн ч Аляскад ан идэх хүмүүс маш олон учраас хоббиний юм байлгүй дээ гэж бодоод өнгөрөөжээ. Тэгээд тэд өндөр санал дээр сууж байхдаа үнсэлцэж хаад Кэрол тохиолдлоор нүдэн нэтэл шалан дээр аврах том баавгаан толгой ахыг хараад хашгирахад Роберт яасан бэ? Миний найз агаамаа хоёлаа энэ баавгаан харьсан дээр хайраа хуваалцах уу гэдэг. Кэрол тийм зүйл арай болохгүй хаа гэд татгалзав.
Гэтэл Робертын харц гинэт хувирч Кэролийг тасралтгүй, чимээгүй хэдэн минутын турш огт завчилгүй ширтжсэн. За ойлголоо гэж хэлээд юу ч олоогүй юм шиг дахин үнсэж эхлэв. Ингээд тэд баавгаан арьсан дээр гараагүй бөгөөд Кэрол гэртээ 9 минут буцжээ. Бүр Роберт өөрөө түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Сүүл цагдаа нар Робертоос яагаад Кэролийг алаагүй мэ гэж асуухад Кэрол сайн мэгтэй гэж хариулжээ. Кэрол бол биеийн үнэлэгч биш. Зарын дагуу ирсэн энгийн сайн мэгтэй байсан тул Роберт түүнийг алах шаардлагагүй гэж үзсэн байна. 1983 оны 6 сарын 13-ны өдөр Роберт одоо хүртэл баригдаагүй лайлаа. Энэ өдөр Encourage-ийн 4-р гудамжинд биеийн үнэлэгч Cindy Paulson гудамжинд үйлчлүүлэгчийн хүлээгээ зогсжээ. Гэтэл дунд иргэм насны залуу машинтаагаа ирээд $200 өгье суучих гэсэн. Cindy ч зөвшөөрч машин суусны дараа залуу шууд буу гарган гарт нь гав зүүж миний хэлснээр байвал амьд чи хүрэхгүйгээд гэртээ ирээд зойрныхоо өрөөнд аваачин өнөөх баавгааныхаа арьсан дээр хүчнэджээ. Дараа нь Синдийг том багантай өрөө рүү оруулж гинжээр хүлж шүнжэнгөө хүчнэж зодсон байна. Өглөө нь Роберт гадагшаа гарч ажиллаа амжуулаад эргэж ирэн Синдийг сэрээж чи миний хэлснийг сайн биелүүлсэн болохоор чамд тусгайлан ойд байгаа урцаа үзүүлье гэжээ. Синди энэ урт руу очих юм бол би хизээж эргэж ирэхгүй мэн гэдгийг зөнгөөрөө ойлгож эсэргүүцэж уурлуулахын оронд хэлснээр нь байж тайвшруулах аргыг хэрэглэхээр шийдэж ойн урцуу би тийм газарт үнэхээр дуртай гэж маш томоотой дуулууртай жүжиглэв. Роберт Синдийг машиныхаа арын судалд суулган Encourage-ийн төвд байрлах жижиг онгоцны буудлын руу явж үүдэнд нь машинаа зогсоогоод төр хүлээж гараа. Би онгоцоо бэлдэх оронд чи чимээгүй суу шүү гэж хэлээд цаашаа алхав. Синди тайван ажиллаа хий гэж хариулжээ. Тухайн үед Синдигийн гар гавтай хувцсгүй байсан. Гэтэл Роберт сандрахтаа машиныхаа алгыг дотроос нь нээх боломжгүй болгодог түгжээг хийхээ мартжээ. Робертыг онгоцны буудлын руу ормогт Синди одоо л цутахгүй бол би үхэн гэж бодоод нүцгэн гартаа гавтай хөл нүцгэн чигээрээ машинаас гарч маш урдан гүйж эхлэв. Роберт чимээ гарахад шууд бууга барин араас нь гарчээ. Мэрилфилд бол жижиг онгоцнууд олноор байрладаг. Өглөөний цагаар олон хүн машин холигч байдаг газар. Роберт олон гэмт хэрэг үйлдэх тусмаа айхаа болж өглөөний наранд нүцгэн эмэгтэй рүү буу барин хүмүүсийн нүдэн дээр хөөж эхэлсэн ч хүмүүс өөрийг нь харж байгаа гинэт анзааран шууд бууга нууж хөөхөө болсон. Харин Синди зам руу гүйж өнгөрч яваа эрэгтэй жолоочийн машиныг зогсоогоод тусламж гуйсан байна. Жолооч гартаа гавтай нүцгэн эмэгтэйг хараад гайхсан ч машинаа суулган аваржээ. Тэрээр эмэгтэй гаж донтонд барьцаалагдсныг ойлгоод ойролцоох мотелийн өрөөнд аюулгүй үлдээж цагдаагийн газарт энд нэг эмэгтэй байна хурдан ирээрэй гэж дуудлага өгөөд өөрөө ажилдаа явсан. Цагдаа нар мотелийн хаалгыг тогшоход Синди айсандаа ухаан нь баларсан байдалтай бидэн ноцтой шарах байгаагүй ч хүчндүүлсэн байв. Цагдаа нар санжгаа зүйлээ тайван ил гэхэд Синди тэр залуу хувийн онгоцтой дээрээс нь ээрч ярьдаг гэжээ. Цагдаа нар Синдийг дагуулan Мэрилфилд онгоцны буудалд очив. Тэнд 100 гаруй ижил төстэй жижиг онгоц байсан ч Синди нэг онгоц руу зааж тэр байна. Би сайн санаж ин яг тэр онгоц мөн гэдэг. Цагдаа нар уг онгоцны бүртгэлийг шалгахад эзэн нь Роберт Хэнсэн байлаа. Мөрдөгчид Робертыг мэдэх бөгөөд Хэнсенс Бекригийн эзэн eerдэг, цагдаа нарт үргэлж амттай доноод бэлгэлдэг, ээлдэг, тусархаг тэр эрийг эмэгтэй хүн барьцаалж ойд аваачих гэсэн гэдэгт итгэж чадахгүй. Гэвч с ижигтэй учраас түүнтэй уулзаж асуухад Роберт сандарсан дүр үзүүлэн Синди Paulson би тийм нэр амьдралдаа сонсчоогүй мэн. Хүчндүүлсэн гэсэн үү? Биеийн үнэлэгч эмэгтэйд мөнгийг нь өгөөд боломжгүй. Яагаад хүчин тийм бэ гэж эрс үгүйсгэв. Цагдаа нар нэгэнт нэгжлэх хийх зөвшөөрөл авсан учраас Робертын зойрын өрөөнд нэгжлэх хийхэд тэндээ Синдийг хүлжээсэн гэх шууд нотлох баримт олдоогүй ч зойрын өрөөний тогтжол, ханны модан хавтан, баавгаан арьс, толгойн чихэмлүүд гээд Синдигийн дүрсэлж хэлсэн бүх зүйл яг мөн байв. Цагдаа нар та өчигдөр шөнө хаана байсан бэ гэж асуухад Роберт би найзуудтайгаа хамт байсан гэв. Түүний хоёр ч найз тиймээ бид Роберттай хамт шар айраг уусан гэжээ. Харин Синди Роберт яалтчгүй эрэхтэн мөн гэсээрээ. Гэтэл Роберт дахин мэдүүлгээ өөрчилж үнэндээ би тэр эмэгтэйгээс үйлчлэгээ авсан нь үнэ. $200 өгөх ёстой байтал ажил дууссны дараа $300 нэхэж хэрүүлсэн. Эхнэр хүүхдтэй болохоор ичээд ихэндээ нуучлаа гэж худлаа ярив. Гэхдээ цагдаа нар Робертын сайн аав, сайн талхчны дүр төрхөнд хурдагдаж түүний ярианд итгээд явуулсан. Аз болоход цуврал аллагыг мөрдөжсэн ажлын хэсгийн бусад цагдаа нар үүнд маш их бухимдаж онгоцон түүнийх холбооны мөрдөх товчооны профайлингтай яг таарч ийн гэж шүүмжлэв. Ингээд цагдаа нар Робертыг сулсан ч сүүдэр шиг нууцаар дагаж түүний өмнөх гэмт хэргийн түүхийг шалгаж эхлэв. Гэтэл систем түүний өмнөх ял шитгэлийн мэдээлэл огт байсангүй. Уг нь iPod галтан шатаах хэрэгээр шоронд сууж хулгай хэрэгээр баригдчихсэн. 1980-ад оны Америкт мужуудын гэмт хэргийн мэдээллийн сүлжээ дөнгөж захимжиж эхэлж ирсэн үе тул мужууд хоорондоо бүр Аляска муж дотроо ч мэдээлэлээ бүрэн хуваалцдаггүй байжээ. Арга буюу мөрдөгчд гараар шалгалт хийж Робертын амьдарч ирсэн бүх бүс нутгийн цагдаагийн газар шүүхүүд рүү хүсэлт дийлгэн түүний хавтас тэргийг ухаж эхлэв.
Ингээд Роберт Аляскад ирснээс хойш гэмт хэрэг үйлдчихсэн нь илэрсэн. Анхных нь 1971 онд буюу Роберт 32 настай байхдаа машинтай харж явахдаа гэрлэн тохион дээр түр зогсож хажуу талынхаа машиныг картал үнэхээр үзэгсэлэнтэй залуухан эмэгтэй суужив. Тухайн үед 18 настай Сьюзи Хефорд гэх эмэгтэй тэрээр үйл хөдлөх хөрөнгийн компанид ажилладаг. Роберт ямар хөөрхөн юм бэ гэж бодоод Сьюзигийн машины араас цэмээрхэн дагаж эхлэв. Сьюзи үүнийг огт анзааралгүй явсаар гэрийнхээ гадаа машинаа зогсон гэрлүүгээ оржээ. Ингэснээр Роберт Сьюзигийн гэр хаана байдгийг мэдэж авсан байна. Маргааш нь Роберт шууд Сьюзигийн гэрийн хаалгыг тогшсон. Сүүлд шүүхийн тэмдэглэлд дурдсанаар Роберт Сьюзи над руу хараад маш тод инээмсэглсэн гэж мэдүүлсэн ч Сьюзи түүнийг огт санаагүй, санахч боломжгүй. Сьюзи хаалгаан нэгээс сандарч айж эхлэхэд Роберт би хүн хайж явж байгаамаа. Encourage-д нүүж ирээд удаагүй болохоор сайн мэдэхгүй байгаамаа гэж солиотой зүйл ярьж эхлэв. Уг нь тухайн үед Encourage нүүж ирээд 4 жил болсон. Талхны дэлгүүртээ тул нутгийнхан түүнийг сайн мэддэг байв. Тэгснээр Роберт надтай болцгоо гэхээс Сьюзи шууд үгүй уучлаарай. Би завгүй байна. Дахиж битгий ирээрэй гэж татгалзаад хаалгаа хаасан. Робертийн ярьснаар энэ үед түүний ахлах сургуульд байхдаа авчижсэн сэтгэлийнхэн шарах травма сэтэрсэн гинэ. 7 хоногийн дараа Роберт дахин ирж энэ удаа машинаа гадаа нь зогсоож хэдэн цагийн турш Сьюзи хүлээсэн. Өглөө нь Сьюзи ажилдаа явахаар гарахад Роберт буугаа гаргажээ. Сьюзи айж хашгирахад хөршүүд нь сонсоод шууд цагдаагийн газар дуудлага өгч Роберт зугтсан ч удалгүй баригдсан байна. Цагдаа нар яагаад ингэсэн бэ? Барьцаалгах гэсэн юм өгөхөд Роберт үгүй би яагаад ингэснээ мэдэхгүй байна. Зүгээр л халааснасаа юм авах гэж санамсаргүй буугаа гаргаад ирсэн гэж тэнэг тайлбар хийдэг. Гэвч цагдаа нар Робертын дүр төрхөнд хуурцсан уу? Эсвэл ноцтой хэрэг гаргаагүй болохоор түүнийг танхаарсан болон барьцаалгыг завцсан гэх зүйл ангаар ял төлөвлөн удалгүй барьцаагаар сулжээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа буюу 1971 оны 12 сарын 19-нд Патриша Робертс гэх эмэгтэй цагдаад ирж би нэг залууд барьцаалагдаж ойд хүчндүүлсэн. Тэгээд нөгөө залуу намайг хотын төвд буцаагаад буулгачлаа гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтаар дахин Робертын нэр гарч ирв. Робертыг дуудаж асуухад байцаагчаа та биеийн үнэлэгч эмэгтэйгийн үгэнд итгээд байгаа мó гэж хэлээд нэгэн тохиролцоо санал болгожээ. Өмнөх Сьюзиг барьцаалгах гэсэн хэргийг би хүлээн зөвшөөрч ялаа авъя. Харин энэ Патриша хүчнэсэн хэрэг бол би биш. Энэ хоёрыг тусдан шийдэж Патришагийн эргийг хэрэгсэхгүй болгож өг гэжээ. Гэтэл яасан гэж цагдаа нар зөвшөөрсөн. Жинхэнэ хуулиар бол Роберт 20 гаруй жилийн ял авах ёстой байсан ч цагдаа нар Патришагийн хүчингийн эргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингээд Роберт зөвхөн Сьюзигийн эргээр 5 жилийн ял авсан ч ердөө 6 сар суужгаад барьцаагаар суллагдсан байна. Тэрээр огт засраагүй, эсэргээрээ бүр суралцсан. Биеийн үнэлэгчдийн үгэнд цагдаа нар хизээч итгэдэггүй юм байна. Ийм эмэгтэйчүүдийг сонгоход аюулгүй байна гэх гаж ойлголттой болж үүнээс хойш зөвхөн биеийн үнэлэгчдийг байгуулгадаг. Ийхүү ажлын хэсгийнхэн Робертийн өмнөх эргүүдийг ухан нэг нэгэнгүй илрүүлж авах хооронд цогцнууд олцсоор лв. 1983 оны 9 сарын 2-нд нэг голын эргээс анчид дахин нэг эмэгтэйгийн цогцыг олов. Тэр нь 5 сарын өмнө алга болсон Паула Гүлдин. Паула мөн л биеийн үнэлэгч байсан бөгөөд биеинд нь 239 калибрын том бууны шарх нуруунд нь буутагдсан мөрөв. Одоо л яахын аргагүй нэг гаж донтны үйлдэж байгаа цуврал алга болох нь тодорхой болсон ч өглөө бүр дэлгүүрээс талхаавдаг цагдаа нар өөрсдийнх нь нүдэн дээр байсан Роберт Хейнснийг алуурчин гэж огт сэжгэлгүй байв. Паула маш үзэсгэлэнтэй хөгжилтэй эмэгтэй гэжээ. Таажигч клубт ажиллаж эхлээд ердөө 1-7 он жохтой Роберттэй танилцсан. Роберт Паула ойд очиод загварын зураг авалтанд орвол ямар вэ? Мөнгийг ч хангалттай өгнө гэжээ. Паула мөнгөний шаардлагаар ажиллаж байсан учраас зураг авалт сайн болох юм бол энэ клубыг болоод модель болно гэж баярлан Робертийн онгоцонд суужээ. Гэвч онгоц буумагц Роберт түүний гарт гав зүгсэн. Паула юу ч ойлгохгүй яагаад байгаа юм бэ? Бид зураг авахар ирсэн мэт гэхэд Роберт зүгээрээ санаа зовлохгүй бид махны агуулга руу явж гин гэжээ. Махны агуулга гэдэг нь анчид Агнестай амьтнаа авчирч махыг нэвдэж хуваадаг тусгай байр. Тэнд амьтны цусыг гоожуулж тогтоодог шон, арьс өвчтөг аимшигтай хутгнууд, ос, дэгээнүүд дүүрэн байдаг муухай үнэртэй заван газар. Роберт түүнийг өмнөх аргаараа ойд тавин цухтаарай гэж гад хэдэн цагийн дараа хөнөөжээ. Сүүлд Роберт цагдаад хэлэхдээ би тухайн үед Паулад махны агуулга руу явж гин гэж хэлсэндээ маш их харамссан. Махны агуулга гэх үгийг сонсоод Паула маш их айж паникт орсон бөгөөд тэр айцыг нь хараад Роберт өөрөө эвгүүдсэн гинэ. Хамт амьдардаг өрөөний амтрагч нь цагдаад дуудлага өгч шалгахад дахин Роберттой холбогдов. Ингээд мөрдөгчөд Робертыг баривчлах зөвшөөрөл авахар шүүгчд хүсэл гаргасан боловч шүүгч нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна. Энд цагдаа нарын алдаач өмнө нь Мэрилфилд онгоцны буудлаас нүцгэн цугцсан Синдигийн мэдүүлгийг цагдаа нар сайн шалгаж баталгаажуулаагүйсэн. Тухайн үед Роберт хоёр найзтайгаа хамт байсан гэж хэлээс суллагдсан.
Дараа нь мөрдөгчд хоёр найзыг нь дахин дуудаж цуврал алуурчны хамсаатан болж шоронд суух уу? Эсвэл үннээ илгүү гэхэд асуудлын ноцтойг ойлгосон хоёр найз нь Роберт биднээс биеийн үнэлэгч авснаа их нэртэй мэдэгдчих юм бол салнаа. Тийм болохоор туслаач гэж гуйхаар нь найзын хуваар худлаа хэлсэн. Уг нь Роберт маш сайн найз, ангийн мах талхаа байнга хуваалцдаг гэж үннээ мэдүүлжээ. Ийхүү цагдаа нар баримтлах зөвшөөрөл авч түүнийг байцаалтын өрөөнд суулгав. Энэ удаад өрөөний уур амьсгал өөр байлаа. Цагдаа нар байцаалтын өрөөний ханаар дүрэн Робертын зураг, хохирогчдын зураг, цогцоолон хэргийн газрын зургуудыг нааж бэлдсэн байв. Энэ нь бид чамайг хэн гэдгийг мэдж байгаа. Олон жил даглаа гэж сэтгэл зүйн шахалт үзүүлэх зорилготой байсан ч Роберт ам нээхгүй чимээгүй суусаар байв. Яг энэ үед цагдаагийн өөр нэг баг Робертын гэрт нэгжлэх хийхээр очсон. Тэнд түүний эхнэр хүүхдүүд нэсэн бөгөөд аавыгаа цуврал аллахын сэжигтэн гэдгийг сонсоод цочорджээ. Цагдаа нар зойрны өрөө рүү ороход Синдигийн мэдүүлсэн бүх зүйл яг таарч ирсэн ч Синди мэдүүлэхдээ хүчндүүлснийхээ дараа өөр өрөөний багнаас гинжээр хүлэгдсэн гэж хэлсэн. Цагдаа нар зойронд хичнээн хайсан ч тийм багантай өөрөө олоогүй тул эргэлзэж эхэлдэг. Гэтэл нэг мөрдөгч зойрны ханыг ажиглахад энгийн модон хан шиг харагдах боловч түрээд үздэл нууц хаалга болон нэгдэв. Тэр нууц хаалгаар ороход жижиг өрөө байх бөгөөд тэнд Синдигийн ярьсан баг нь олон дуу тусгаарлагчтай ханнууд ахыг олж илрүүлжээ. Дараа нь цагдаа нар Робертын нууц газар болох дээврийн хонгол руу ороход байшин барилгад ашигладаг их хэмжээний тусгаарлагч хүн чихээстэв. Мөрдөгчөд шүүгээ тусгаарлагч хөвөн зэргийг нэг бүрчлэн шалгахад тэндээс олон төрлийн буу цүнхнүүд гарч ирдэг. Цүнхийг нээж үзэхэд дотор нь эмэгтэй хүний маш олон гоёл чимэглэл байх ба тэндээс хохирогч Шэригийн байнга зүүж явдаг байсан сумны элбэртэй хүзүүний зүлт олцсон. Мөн дээврийн хонглоос олон тооны винтоп буу олцсон бөгөөд тэдгэрийг шүүх эмнэлгийн баг шалгахад хохирогчдыг хөнөөхөд ашигласан буутай яг таарсан. Дараа нь тэд унтлагын өрөө рүү орж орондоорох зайнаас Аляска мужийн агаарын нислэгийн газрын зураг болсон. Роберт онгоц жолооддог учраас нислэгтэй ашигладаг гэж бодож болох ч гэсэн уг газрын зурган дээр дугуйлж X тэмдэг тавьж зарим дээр нь улаан, зарим дээр нь хар өнгөөр маркалсан байлаа. Энэ тэмдэглэгээнүүдийг тоолж үзэхэд нийт 24 байсан бөгөөд сүүлд хохирогчдын цогцолсон газруудтай тулгаж үзэхэд яг таарсан. Энэ бол түүний аллаг хийж цогц булсан газрын зураг. Хүн хөнөөсөн газраа X, цогцоо хайсан буулгасан газраа дугуй тэмдэг тавьж тэмдэглэжээ. Гинт хэрэгтнүүд хэргийнхээ мөр нотлох баримтыг устгахыг хичээдэг бол цуврал алуурчид хохирогчдоос заавал нэг зүйл хадгалж үлддэг зантай байд юм байна. 1983 оны 10 сарын 27-ны өдөр Роберт Хэнсон албан ёсоор баривчлагдлаа. Анх Роберт намайг гүтэж гин би огт ийм хэрэг хийгээгүй гэж мэлцжээснаа гэрээс нь хохирогчдын эд зүйлс ар араасаа гарч ирэхэд хэрэгээ үлээсэн ч зөвхөн цогцсон олдоод байгаа дөрвөн хохирогчдын эргийг л хүлээн зөвшөөрч бусдыг нь үгүйсгэсэн. Гэтэл мөрдөгчд өнөөх 24 ширхэг тэмдэглэгээтэй газрын зургийг ширээн дээр нь тавихад Робертын царай нүдний харц нь хувирч шал өрөн болсон. Анх баривчлахад ээрч дуун сулран номоо нэгэн шиг ажиллаж исэн ч газрын зургийг хармагцаа ээрхээ болж үгээ маш тод шийдэмгий хэлж эхлэв. Тэрээр хохирогчдын тухай ярихдаа анх тэдний галзуу хүүхнүүд гэж хэлснэ сүүлдээ сэтгэл нь дэвэрч яахнууд кичээнүүд гэж хараадаг. Цагдаа нар яагаад тэднийг хөнөөсөн бэ гэж асуухад муу эмэгтэйчүүд байсан болохоор сайн эмэгтэй гэдэг нь надад анхаарал тавьдаг эмэгтэй хэлнэ. Харин муу эмэгтэй гэж зөвхөн мөнгөнд анхаардаг эмэгтэйчүүдийг хэлдэг. Тийм болохоор би тэднийг алсан гэж хариулжээ. Роберт хохирогч бүрийн талаар ярихдаа тэр намайг доромжилсан учраас баривчилсан. Тэр мөнгөнд хитрхээ шунсан. Би түүнийг биеэ үнэлж байгааг харж чадаагүй гих мэтээр ярьжээ. Энэ нь өөрийнхөө хийсэн аим шиг тэргийг өмөөлөх хохирогчдод бурууг өгөх гэсэн ядарсан тайлбар байлаа. Мөрдөн байцаах баг Робертыг хамгийн багадаа 17 хүн хөнөөсөн гэж үзжээ. Цагдаа нар газрын зураг дээр тэмдэглэсэн газруудаар ухаж нэгдсэний түнд нийт 12 цогцолсон байна. Роберт байцаалтын үеэр хэрэгээ үлээсэн ч шүүх хурал дээр очиод би юу ч хийгээгүй, би гин буруугүй гэж мэдүүлгээ өөрчилсөн. Гэвч буу хохирогчдын эд зүйлс газрын зураг гээд асар олон нотлох баримт байсан тул Роберт тохиролцоо ихийг санал болгов. Би олцсон 4 цогцолон Синдиг барьцаалсан нийт 5 эрэг дээр гин буруугаа хүлээн зөвшөөрч насан туршдаа шоронд сууя. Гэхдээ байцаалтын дуу ураагуур зураг хэргийн материалуудыг хэвлэл мэдээллээр битгий цацаарай. Гэр бүлтэй сэтгэлийн шарах өгмөөргүй нэ гэжээ. 17 хүнийг араатан шиг агнаж хөнөөчөөд зөвхөн өөрийнхөө гэр бүлийн нэр үндийг бодож байгаа нь түүнийг ямар аминчхан ёс суртахуунгүй хүн бэ гэдгийг харуулж байна. Робертыг цуврал алуурчид ихэвчлэн сэтгцийн өвчтөй гэж жүжиглэн ялаас мултрахыг хичээдэг бол Роберт сэтгцийн сорилтонд орохдоо би цоо ирүүл зөв зүгээр үн гэж мэдэгджээ. Ингээд шүүхээс түүний тохиролцоог хүлээн авч батлагдсан эргүүдээр нь 461 жилийн хорих ял болон бүх насаар нь хорих ял онолоо. Бусад хохирогчдын цогцоолцсон ч тэдний эргээр Роберт ял аваагүй. Тэрээр 2014 онд 75 наснда шоронд маш тайван нас орсон. Сүүлийн жилүүдэд ДНХ технологи асар хурдтай хөгжиж нэр нь тогтоогдоогүй байсан цогцнуудын хэн болохыг ар араас нь илрүүлсээр байгаа.
Аляскийн цагдаа нар хохирогчдын яснаас ДНХ мэдээллийг авч генетикийн мэдээллийн санд бүртгүүлсэн бөгөөд 2021 оны 10 сард Жейн Дөө нэртэй байсан сүүлчийн хохирогчийн нэрийг Робин Пелкей болохыг тогтоожээ. Тэрээр Колорадо мужаас мөнгө олохоор Энкорежд ирээд сургаггүй алга болсон байна. Роберт Хэнсон өөрийн гэмт хэрэгээ зөвтгөхдөө үргэлж багадаа ээрдэг гэд хүүхдүүд намайг доромжилдог байсан. Эмэгтэйчүүд надад дургүй байсан. Муу эмэгтэйчүүд үхэх ёстой гэж ярьдаг байв. Бага наснд тохиолдсон гадуурхал хүнд шарах болдог нь үнэн ч гэсэн энэ нь гэмгүй олон эмэгтэйчүүдийг ангнаж хөнөөх хүнслэл хизээж болохгүй. Дээрээс нь тэрээр 2 удаа гэрлэж 2 хүүхэдтэй өөрт нь сайн тусархаг их нартай байсан мөртлөө 20 гаруй жилийн турш эмэгтэйчүүдэд гологцсноо ярьж авсан нь өөрийнхөө арчаагүй гаж донтой үйлслээ зөвтгөх гэсэн шалтгаан байсан. Ингээд өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа, сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.